Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үүсгэн байгуулагдсны 95 жилийн хойш зориулсан спортын 2 дугаар их наадам өнөөдөр эхлэв. Спортын 10 төрөлд 20 байгууллагын 300 гаруй дамжигчдын хамран зохион байгуулагдаж байгаа. Тус тэмцээнээр шигшээ багийг бүрдүүлэх зорилготой юм а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсгэн байгуулагдсан 95 жилийн хойш зориулсан спортын олон талт тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд нээлттэй эхлэж байгаа бөгөөд энэхүү төрөлд хот хөдөө орон нутгийн 10 байгууллагын 200 гаруй албан агчид хамрагдаж байна. Тэмцээний гол зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын спортын шилдэгүүдийг тодруулан шигшээ баг байгуулах зорилттой байна. Тэгэхээр манай